Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 25 жилийн хойг хугацаанд засаг даргын тамгын газраас олон бүтээлч ажил өрнүүлж байна. Өнөөдөр гэхэд тус дүүргийн 16 дугаар хорон дээр та санаачил бүтээ бид дэмжих сэдвэд нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгуулжээ. Удирдлагын үеэр хорооны иргэдийн уралсан гар урлал, жижиглэн худалдаа, бүтээгдэхүүн үйлчилгээ сурчлах зэрэг ажлууд хийгдсэн. Хамгийн чухал нь төрийн 12 үйлчилгээг нэгдүгээр авах боломжийг бүрдүүлжээ. Ялангуяа цэцэрлэг сургууль эхлэх төгсөн энэ үед бүртгэлийн үйлчилгээг явуулсан нь иргэдээс шаашаал хүлээлээ. Өнөөдрийн байдлаар ихэд төрийн 12 төрлийн үйлчилгээг нэг дороос энэ хорооныхоо иргэдэд хүргэж байна. Удахгүй сургууль цэцэрлэгүүд маань цуглана. За энэтэй холбоотойгоор сургуулийн бүртгэл, цэцэрлэгийн бүртгэлийг яг энэ газар дээрээс нь энэ хороон дээр зохион байгуулж явуулж байна. Өөр нэг юм бол одоо иргэдийн маань үйлс санаачлагаар хийсэн бүтээсэн энэ одоо өөрсдийнх нь бүтээгдэхүүнүүдийг иргэдтэй худалдаалах энэ ажлыг зохион байгуулж байна. Энэ дүүрэг дээр байгадаг аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө жишээлбэл одоо авто сургууль гэхэд бол элсдийнхээ бүртгэлийг зохион байгуулад иргэдэд нэг дороос хүргэж байна гэдэг. Энэ ажлын үр дүнд иргэд маань бол төрийн үйлчилгээг нэг дороос зогсоор нь авж байгаагаараа энэ удирдлагын ач холбогдол оршино. Энэ мэтчлэн ойн баяраа ухсан арга хэмжээг Чингэлтэй дүүргийн 19 хорон дээр явуулах юм. Төрийн үйлчилгээг иргэдэд ортуулахаас гадна жижиг дунд үйлдвэрлэл, иргэдийн амжиргааг дэвшүүлэх олон талт ажил хийгдгийг алтны хүмүүс онцоллоо.